Улсын хурлын гишүүн сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Бурмаг студидтэй яг одоо урьж ирүүлээд байна. Юуны төрөнд танд орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. Тэгэхээр сонгуулийн тухай хуулийг яг ямар учраас шинжилгэхээр болсон юм бэ? Сонгуулийн хуулийг сонгуул болохын өмнөхөн өөрчилдөг тийм зуршлыг ер нь арилгая гэж байгаа. Тэгэхээр энэ сонгуулийн нэгдсэн хуулийг хийснээрээ дараагийн хэд хэдэн сонгуульд ер нь өөрчлөлт оруулахгүйгээр хэрэгдэх тийм зорилготойгоор хийж байгаа. Тэгээд дөрвөн өөр сонгуулийн хууль байна. Тэгээд энэ дээр зарим зүйл заалтууд нь бол хоорондоо зөрчилтэй байдаг. Хоорондоо нэг асуудлыг дөрвөн өөр янзаар зохицуулах энэ байдаг учраас энэ дээр сонгуулийн нэр томьёо, сонгуулийг зохион байгуулах ялангуяа тэр процесстэй холбоотой асуудлууд нь маш наривчилсан нэг ойлголттой байх утсаар ингэж их зорилготой ажиллаж байна. Тэгэхээр яг одоо уг хуулийн шинжилсэн найруулгад яг ямар өөрчлөлтүүд тусгайлан орох гэж байгаа юм бэ? За энэ дээр тусгайлан орж байгаа хэд хэдэн заалтууд байна. Сонгуул маань жилээс жил маш их зардалтай, үнэтэй болж байна. Ингэснээрээ үгүй бол их баян мөнгөтэй хүн ордог. Үгүй бол хэнийгэн хандуулагчаас хараат тийм улс төрчид улс төрийн нам бий болох магадлал их байгаа учраас сонгуулийн зардлыг аль болохоор бага болгоё. Тэхийн тулд ямар зохицуулт байж болох вэ гэдэг дээр их наривчлан ажиллаж байгаа. Энэ дээр бол улсын төсвөөс шууд мөнгө өгөхгүй ч гэсэн жишээ нь одоо самбар тавих газрын үнэгүй өгдөг ч юм уу, сонгуулийн үеэр яригдах одоо олон нийтийн радио телевизээр гарах нэвтрүүлгүүдийн үнэгүй өгдөг ч юм уу, сонгуулийн нэр дэвшигчдийн материалыг тарааж өгтөө үнэгүйгээр ингээ эсгийн оронд ажиллаж байгаа хүмүүсийн тарах гэх мэтлэнгийн арга хэлбэрүүдээр сонгуулийн зардлыг аль болохоор багасгахыг гэж байгаа. Тэгээ энэ дээр ингэснээрээ сонгуул маань мөнгөний өрсөлдөөн биш, үзэл бодол, за чадвар тэр болгоноор өрсөлдөг, тэр сонгуул гэдэг яг тэр утгаараа орох тэр боломжийг л хангахын төлөө ажиллаж байгаа. Тэгэхээр сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар та ажиллаж байгаа тий. Тэгэхээр энэ ажлын хэсэгт өөр яг ямар гишүүд байна? За мөн бусад намын төлөөллүүд бас байгаа. За парламент судалтай намын төлөөллүүд бүгдээрээ байгаа. За дээрээс нь сонгуулийг зохион байгуулдаг сонгуулийн ерөнхий хороо, за төрийн байгуулалтын байнгын хорооны ажилтнууд гэдэг өргөн төлөөлөлтөд ажиллаж байна. Тэгэхдээ парламент судалгүй намууд ч юм уу үгүй энэ ажлын хэсэгт ороогүй тэр хүмүүсээс санал авах ажиллагааг их өргөн дэлгэр хийж байгаа. Тухайлбал бүтэн жилийн хугацаанд энэ ажлыг хийлээ. Өнөөдөр ихэд 2 дахь удаага 3 дахь удаага юм байна. Улс төрийн парламент судалгаа улс төрийн намуудаас санал авах ажиллагаануудыг хийлээ. За ажлын хэсэгт орсон гишүүд маань хөдөө орон нутагт ажиллахдаа өөрөө өөрсдийн нам болон сонгогч иргэдтэй уулзаж энэ сонгуулийн хууль чухам юуг нь өөрчлөх талаар саналаа солилцож мэдээллийг авчрахаар ингээ явсан. За мөн олон улсын их олон шинжээчид судлаачдын саналыг авж байна. Сонгууль зохион байгуулах байгууллагын саналыг авсан. Өнөөдөр өглөө эхэлж Канадын сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны даргатай видео хурал хийж тэгээд энд ажлын хэсэгт орж байгаа хүмүүсээс маань ороод бид нар мэдээлэл солилцох ажиллагаануудыг хийгээд явчихна. Тэгэхээр парламентд судалгүй намуудын зүгээс оролцох боломж нь байгаа гэсэн. Яг ямар асуудлууд дээр илүүтэйгээр саналаа тусгаж байна. За мөн хэр идэвхтэй оролцож байгаа вэ? За уулзалтанд бол нэлээд идэвхтэй ирж байна. Өөрсдөө санаачлаад урихт нь бас очлоо. Амаар ярихтаа бол нэлээд идэвхтэй байгаа даа. Тэгээ би бол албан ёсоор бас бичгээр өгөөч ээ. Тэгвэл танаа яг энэ намын энэ тодорхой залтуудыг бид нар ингэж оруулаа гэдгийг буцаа тайлгнаа гэдгсэн бичгээр нэг 7 хоногийн дотор өгөөч гэсэн алгал байна. Гэхдээ өнөөдөр дахиад хэллээ бичгээр өгөх байх гэж бодож байна. Тэгээд их юм бол илүү тодорхой яг энэ заалтууд дээр гэдэг санал ирэх байх. Өнөөдрийн хэлцүүлэг дээр бол тийм яг тодорхой саналууд гэхээсээ илүү нэлээд задгаал яриад болоод байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар Монгол улсад парламентын судалгүй хичнээн нам үйл ажиллагаа явуулж байна. За 20 гаруй нам үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энэ дээр улс төрийн намын хуулийн ажлын хэсэг гэж бас байгаа. Тэгээд улс төрийн намын хуулийн дээр бас өөрчлөлт оруулъя гэж байгаа. Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийн дээр бас өөрчлөлт оръё. Ер нь тийм хууль байх уу? Үгүй бол улс төрийн намын юм уу сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулах уу гэж байгаа. За яг миний хувьд бол энэ улс төрийн намыг энэ улс төрийн санхүүжилтээр нь дамжуулан хариуцлагатай болгоё гэдэг дээр нэлээх анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал энэ бодлого боловсруулдаг бай, ард иргэдийн улс төрийн боловсролыг дээшүүлэх, иргэдээс сонсдог, иргэдтэйгээ хэлцүүлэг хийдэг, улс төрчтэйгээ бэлддэг, сургадаг гэдэг энэ
арга хэмжээнүүд нь улсын төсвөөс мөнгө өгөөд тэрийг хэрвээ энэ зориултын дагуу ашиглаагүй байх юм бол тооргодог дараагийн санхүүжилт өгөхгүй байх гэдэг энэ олон хариуцлагын механизмууд баймаар байгаа. Өнөөдөр бол их хурл суудалтай намууд бол улсын төсвөөс мөнгө авдаг ч гэсэн юунд хэрхэн яаж зарцуулдаг талаар эргэж тайлгнадаггүй. Тэгээл жил болгон мөнгө аваад яваад байна шүү дээ. Тэгэхээр ийм ингэж явж болохгүй. Энэ дээр бол нарийн шаардлагуудыг тавьдаг, хариуцлагыг өндөржүүлэх гэсэн тийм бодолтой байна. Тэгэхээр парламентын судалгүй намуудын зүгээс яг албан ёсоор бичгээр саналуудаа ирүүлэхгүй байгаа боловч амар оролцохдоо одоо юу гэдэг нь нийлээд идэвхтэй байна гэж яг одоо яг ямар чиглэлүүдэд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж илүүтэйгээр дэмжиж байгаа. За энэ дээр бол янз бүрийн олон нам байгаа учраас өөр сандалтай байна л да. Жишээ нь холимог хөвлөрөө дэмжиж байгаа нэг байна, нөгөөдөл нь үгүүлгэж байна. За тэн дээр хяналтын тоолгын асуудал дээр бол нэлээх санал нэгдэж байна. Тэр нь бол энэ машинаар тоолж байхад бол хажууд нь энийг баталгаажуулж давхар гараагаар тоолох асуудлыг сонгуулийн хуулинд оруулж өгөөш гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол сонгуулийн хуулинд бол орж байгаа. Хяналтын тооллоо их хурлын сонгуулийн хуулийн дээр байгаагүй, орон нутаг ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дээр орсон. Одоо бол бүх сонгуулийн хуулийн дээр хяналтын тооллоо бол орно. За дээрээс нь улс төрийн намын ажиглагчаас гадна төрийн бас байгууллагын төлөөлөл хэвлэл мэдээллийн ажиглах эрхтэй байна. Тэгэхээр ажиглагч нар сонгогч саналаа нууцаар өгөхөөс бус бүх үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, тэр эсгийн хороо байна уу, тойргийн хорооны хуралдаанд орж ажиглах, за тэр байтугай саналын хуудасны одоо бичлэгийг хүртэл авах тэр боломжуудаар хангаж өгж байгаа юм. Тэгэхээр тэр хяналтын асуудал дээр нэлээх санал тавьсан. Иргэд олон нийт хянах тэр боломжийг хангах талаар саналууд хэлсэн байгаа. Тэр бол боломжтой. Тэр бол их наривчилж энэ хуулийн тусна. Тэгэхээр сонгуулийн тухай хуулийн шинжилсэн найруулга шинээр одоо холимог системийн хэлбэрийг хിവэр үлдээж за 48 тойрогийг бол 28 болох асуудал бол яригдж байгаа гэсэн. Яагаад одоо 28 болох асуудал яригдаад эхэлвэ? Үүн дээр бас тайлбар. За энэ андуурсан байхаа 48 тойргийг хിവэр үлдээх үү? 48-ыг бол одоо хүнээр нь сонгодог, 28-ыг намын нэрээр сонгодог гэсэн энэ хувилбарыг 38 болгох уу гэсэн нэг хэсэг байгаа юм. Тухайлбал иргэний зориг намаас бол тэр саналыг гаргаж байна. 48 тойрыг хүнийг сонгохдоо 48 тойрыг сонгодог болёо. Одоогийнх шиг энэ олон мандаттай нэг газар 3 хүнийг сонгодог, нэг газар нэг хүнийг сонгодог тийм хувилбараар биш. Ерөөсөө л нэг тойрог дээрээс нэг хүнийг сонгодог тэр хувилбарыг авъя гэдэг дээр нь санал бол олон хой. Тэгэхээр бас нэг асуудал бол улсын хурлын гишүүдийн насанд одоо зааг тогтоох гэсэн асуудлууд нийгэмд их шуум тараад байна л да. Үүн дээр та бас тодорхой тайлбар. Сая хүртэл гудамжинд баасан хөө гишүүн 40 настай сонгуульд оруулна гэж байгаа юм уу? Тийм хуулинд өөрчлөлт орж байгааг ингээл яриад явж байна л да. Тэгэхээр тийм байхгүй. Бид нар үндсэн хуулийн дээр 25 нас хүрсэн хүн бол сонгуул нэр дэвшиж оролцох эрхтэй. Тэр эрхийг давсан хязгаарлалтыг бол энэ сонгуулийн хуулиар өгнө гэж байж болохгүй. Бид нар үндсэн хууль зөрчсөн тийм хууль заалт оруулж болохгүй. Зөвхөн үндсэн хуулийг өөрчлөх боломжтой, өөрчлөх шаардлага байна уугүй юу гэдэг ажлын хэсгээр бол янз бүрийн хүмүүс саналууд хэлсэн баг. Бидний хувьд бол одоо байгаа үндсэн хуулийнхаа хүрээнд үндсэн хуулиа зөрчихгүйгээр хийх ёстой. Энэ хүрээндээ л явна. Тэгэхээр сүүлийн асуултыг асууя. Хаврын чуулганаар эцэслэн шийдвэрлэгдэх асуудлын хувьд яг ямар шатанд явагдаж байгаа вэ? Хаврын чуулганаар бид нэр өргөн байрна. Болоод хаврын чуулганаар ботлуулчих санаатай байна. Гэхдээ одоо ямар ч л байсан энэ жилдээ багтаж энэ хуулийг батлах хэрэгтэй. Тэгэхгүй бол сонгуул ойртох тусам эргэж би хэрхэн сонгогдох вэ гэдэг нүдээр хардаг учраас энэ маань их бэрхшээлтэй болоод ирдэг. Одоо бол сонгуул бас жаахан зайтай хол байгаа нөхцөлд бол илүү одоо бодитоор юмыг харах боломжтой. Энэ үе дээр нь сонгуулийн хуулигаа, улс төрийн намын тухай хуулиа шинжилье гэсэн ийм бодолтой байгаа. За баярлалаа. Бидний ярилцлагын төрөд өндөрлөж байна. Таны ажил амжилт хүсье. За амжилт хүсье. Тэр үзэгчдээ манай өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Бурмаа оролцлоо. Мэдээлэл хэлбэр өргөжлөн та бүхэнд хүрч байна.